안녕 여러분. За 100 дахь топикийн 51 болон 52 дугаар дасгал ажил дээр ямар зүйлс ирснийг хамтдаа харцгаая. За эхнийх нь 51 байна, тийм ээ. 안녕하세요. 취업을 준비 중인 취준생입니다. 이번에 지원한 회사에서 면접 시험에 응하라는 연락을 받았습니다. 하지만 저는 채용 면접을 기억 없습니다. 2주 후에 면접이 있는데 이번 주 안에 꼭 센터 선생님한테서 도움을 니은 гэж бичигдсэн. Сайн байна уу? Ажилд орох гээд бэлдэж байгаа оюутан байна. Энэ удаа тийм ээ би хүсэлт гаргасан компаниасаа 면접 시험 гэж хэлсэн юм тийм ээ. Ярилцлага байгаад байгаа тийм. За тэгээд ярилцлаганд оролцоо гэсэн холбоог ингэж авсан байгаа. ийм холбоо ирсэн. Гэвч би 채용 면접을 гэж хэлсэн юм тийм ээ. Ярилцлагыг гэсэн 없습니다. гинэ. 없습니다 харангуйтай шууд өлсөө идэ 없다 гэдэг дүр бодогдсон. Тэгж чадахгүй чадна гэдэг тийм ээ. Яа тэгэнгუта үргэлжлүүлээд харсан чинь 2-7 хоногийн дарааш одоо ярилцлагатай юм аа. Тэгээд энэ 7 хоногийн дотор танаас заавал туслалцаа гэж хэлсэн юм тийм ээ. Тэгэхээр за хэдүүлээ дөрмийн харцгаая. Бэлдэж байгаа юм байна. Тэгээд компаниас болохоор шалгалт тийм ээ. Ярилцлагын шалгалтанд оролцоо гэж хэлсэн байгаа. За тэгээд энэ удаа яасан бэ гэхлээр 면접 시험을 за тэгэнгუთ шүү тийм ээ. шалгалт өгөхийг өгдүүлээ. 시험을 보다 гэж хэлдэг тийм ээ. 시험을 보다. шалгалттай гэж хэлэхдээ 시험이 있다 гэж хэлдэг тийм ээ. 이번 주 일요일에 시험이 있어요. 시험을 봤어요 гэж хэлдэг тийм ээ. 아하, 디글리시 тийм ээ. ярилцлага өгөхийг гэсэндээ 면접을 보다 гэж хэлдэг байна. Амархан багаач. Тэгэхээр хэдүүлээ оруулах үг маань болохоор 보다 гэсэн байна. Дөрмөө бодоод үзсэй л дээ. Хэрвээ би энэ удаа ярилцлага өгч чадахгүй гэж хэлж байгаа бол 2-7 хоногийн дараа ярилцлагатай энэ 7 хоногийн дотор танаас гээд ингэж бэлтгэж байгаа юм шиг тийм ээ зүйлийг хүсч бичихгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр болохоор юу гэхээр 은 저기 있다 없다 гэдэг дүрм байна. Тийм зүйл хийж байсан удаатай удаагүй гэдэг өөрийнхөө туршлагыг хэлж байгаа гэсэн үг. 아하, тэгэхээр 없다 маань орж ирж болох нь шүү дээ тийм ээ. 면접을 본 적이 없다. 은 경험이 있다 없다гаар бас ярьж болно. 경험 гэдэг нь өөрөө туршлага учраас надад ийм туршлага байгаа байхгүй гэж хэлэхдээ энэ 경험이 있다 없다. Тэгэхээр мэдээж 있다 нь бол бичдэггүй тийм ээ. Тэгэхээр 본 경험이 없습니다. 본 적이 없습니다 гэж хэлж болохоор байсан байна. 2-7 хоногийн дараа ярилцлагатай юм а гэсэн юм тийм ээ. 은대는데 дүрм тийм ээ. Энэ 은대는데 дүрм болохоор маш сонирхолтой дүрм. Манай солонгосчууд маань энэ дүрмийг ашиглах үнэхээр дуртай. Ялангуяа ярианд ингээд хүүрнэж ярихдаа 은대는데 их хөвчлэн хэлдэг байгаа. ярианд 아침에 일찍 일어났는데 갑자기 졸려가지고 다시 잤는데 тэгсэн чинь нэгсэн чинь тэгээд ингээд хүүрнэж ярихдаа 은대는데 их хэрэгэлдэг. Тэгэнгүүт яг нөгөө ярианы өнгөс маань адилхан хүүрнэж үргэлжлэхдээ 은대는데 орж болж байна. Эсвэл харьцангуй зүйлийг харьцуулахдаа 은대는데 гэж бас хэлдэг байна. 나는 키가 큰데 내 동생은 키가 작다 гэдэг юм. Би өндөр боловч манай дүү намхан гэж хэлгээд тийм ээ. Тэгэнгүүт харьцуулахдаа бас 은대는데가 аваад. Энэ дээр болохоор харьцуулж байгаа биш хүүрнэж үргэлжлүүлээд байх тийм ээ. 2-7 хоногийн дараа ярилцлагатай юм аа. Энэ 7 хоногийн дотор танаас заавал туслалцаа гэдэг шүү тийм ээ. Туслахыг юу гэдэг вэ? 도와주다 гэдэг тийм ээ. Гэхдээ туслалцаа гэсэн байгаа учраас 도움을 받다, 도움을 주다 гэдэг хэлбэр авна гэсэн. Гэхдээ багшаас туслалцааг би яах гэдэг юм? авах гэдэг шүү тийм ээ. 받다 орно. Тэгээд 보고 싶습니다. тийм ээ. танаас туслалцаа авах хүсэж байна. эсвэл 도움을 받고자 연락을 드렸습니다 гэж хэлж бас болно тийм ээ. танаас туслалцаа авах бол холбогдож байна гэх мэтлэнгээр бичсэн бол манайхан оноо авсан баха. За тэгвэл хэдүүлээ 52 дугаар хэн харцгаая. 벚꽃 байна тийм ээ. 사쿠라 цэцгийн тухай гарч ирсэн байна. 벚꽃은 봄에 피는 꽃 중에서 가장 일찍 피는 꽃으로 유명하다. 보통 식물들은 잎이 난 후에 꽃이 피는데 벚꽃은 잎이 기억 꽃이 핀다. 화려하고 큰 꽃이 많은 5월에는 벚꽃이 상대적으로 벌을 니은. 이와 같이 벚꽃이 이른 봄에 빨리 꽃이 피는 것은 벌을 더 많이 유혹하려는 벚꽃의 생존 전략이라 할 수 있다. 사쿠라 цэцэг нь тийм ээ хавар дэлгэрдэг цэцгүүд дундаас хамгийн эрт
дэлгэрдэг цэцгээрээ алдартай гэсэн юм. Өөрөө 유명하다 гэж юм тийм ээ. Тэр зүйлээрээ алдартай гэж хэлж байгаа. Нэр үгийн хойноос өөрөө 유명하다 гэж хэлж байгаа. Харин тэгдгээрээ алдартай, ингэдгээрээ алдартай гэх юм бол өөлөг болон тэмдэг нэрийн хойноос 기로 유명하다고 хэлж болно. 아무튼 말이지 우리 선생님은 설명을 잘 하기로 유명해요. 예쁘기로 유명해요. гэх мэтлэнгээр илэрхийлж болдог гэсэн үгийг хэлж байна. За тэгээд ихэвчлэн ургамлууд тийм ээ ипи надаа гэж тийм ээ дахиалахыг хэлэх гэдэг л да. Дахиасныхаа дараа цэцгэн дэлгэрдэг бол сакура цэцэг гэсэн юм. Түрүүн багш нэндээ тайлбарласан шүү дээ тийм ээ. Ямар сонирхолтой юм те 51-ийн өндөө нэмдэр нь болохоор үргэлжлүүлээд хүүрэнжсэн бол 52 дугаар дасгал ажлын өндөө нэмдэр нь болохоор харьцуулах гэдэг. Ихэнх ургамлууд дахиасныхаа дараа цэцгэн дэлгэрдэг бол харин эсвэргээрээ сакура цэцэг нь яах нь ипи надаа гэж хэлэхэд ч тийм ээ дахиалахыг. Тэгэхээр ипи гэсэн байгаа учраас бид надаа ашиглах юм. Харин өнхүэ гэдэг дүрмийн тэгснийхээ дараа гэдэг дүрмийн эсрэг дүрмийг оруулах болох гэдэг тийм ээ. эсрэг дүрмийн мэдгүй тэгхийнхээ өмнө гэвэл 기 전에 гэдэг дүрм байгаа шүү тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ. ипи 나기 전에 гэж хэлэх юм байна. Та хоолой идснийхаа дараа ийм нэмийг уугаарай гэх юм бол 식사하신 후에 이 약을 드세요 гэж хэлэх юм байна. хоол идэхийнхаа өмнө гэх юм бол 식사하시기 전에 약을 드세요 гэж хэлэх юм тийм ээ. Тэгэхээр өндөө болохоор энэ тохиолдолд болохоор эсрэг харьцуулах гадна. За тэгээд одоо өнгөлөг том цэцэгнүүд их гарсан байдаг 5 дугаар сард тийм ээ. Сакура цэцэг маань харьцангуй порил гэсэн юм. Порил гэдэг маань болохоор шийтгэл гэдэг үг байдаг ч гэсэндээ зүгийг бас порил гэж хэлдэг. Зүгийг гэмээ. Тэгээд ивагаци гэсэн юм тийм ээ. Ивагаци ороод ирэх юм бол бүгдээрээ яах вэ? Урд нь орж ирсэн агуулгыг дахин давтаад үүнчлэн ингээ яг нь хураангуулан биднэрт дахин тайлбарлаж байгаа хэлбэр байгаа. Үүнчлэн сакура цэцэг нь хаврын эхэн үед хурдан дэлбэлдэг шалтгаан нь тийм ээ. Зүгийнхнүүдийг илүү их өөртөө татахын төлөх энэ одоо сакура цэцэг тийм ээ тактик гэж хэлж болно гэж хэлсэн байна. Юу хада гэж тийм ээ өргөтөх, татах гэж хэлж болох гэдэг л да. За бодоод үзье. Хамгийн эрт дэлбэлээд байгаа шалтгаан нь болохоор зүгийг өөртөө татах гэдэг юм тийм ээ. Харин нэгэн дээр бичих зүйл маань болохоор 5 сард маш том тийм ээ одоо өнгөлөг цэцгүүд их гарсан байдаг учраас хэрвээ 5 сард сакура цэцэг маань энэ цэцгүүдэд зэрэг дэлбэлэх юм бол зүгийг өөртөө татах энэ нь арай бага болно тийм ээ. Хамгийн түрүүлээ дэлбэлчих юм бол бүх зүгийнүүд маань покод өөр дээр нэгэн тийм ээ. Тэгэхээр татах гэдэг одоо энэ өргөх гэдэг юу хадаг оруулах юм л да. Харин дүрм нь юу авах вэ гэхлээр маш сонирхолтой дүрм танил тайлбарлаж байна. Гига ориопта гэдэг дүрм байна. Ориопта гэхээр амархан хэцүү гэдэг хэцүү юм болов уу гэж бодож магадгүй тийм ээ. Дүрмэндээ гига ориопта гэж хэлэх юм бол боломжгүй, амаргүй гэж хэлэх гэдэг. Тэгэхээр өнгөлөг том цэцэгнүүд их байдаг 5 дугаар сард тийм ээ. Сакура цэцэг маань харьцангуй зүгийг өөртөө татах нь боломжгүй байх гэдэг тийм ээ. Хэцүү байх гэдэг шүү дээ тийм ээ. Тийм учраас хамгийн түрүүлж дэлбэлдэг байх нэ. За гига ориоптаг мэдгүй бол юу гэж хэлсэн? Элсу оптаг бичсэн байж бас магадгүй тийм ээ. Юу хэлсүү оптаа гэж бичсэн байж магадгүй. За гига ориопта гэдэг дүрмийг багш нь бас дахин жишээ аваад тайлбарлая. Маш сонирхолтой хэлбэрээр ашигладаг байгаа. Хин нэг нь надаас ямар нэгэн зүйлийг гуйлаа гэж бодоход би тэрийг татгалзсан тийм ээ. За татгалзахдаа шууд широо 할 수 없어요 гэж хэлчих юм бол тийм юу гэмтэй арай хатуу байх гэдэг тийм ээ. Чадахгүй гэж хэлээрч тийм ээ. Тэгэхээр багшаа энэ удаа танд тусч чадахгүй нэ. Багшаа би өнөөдөр сургууль дээр очиж чадахгүй нэ гэх ч юм уу тийм ээ. боломжгүй гэж хэлэхдээ 기가 어렵다 хэлдэг байна. Тэгэхээр 오늘은 학교에 가기 어렵다 тийм ээ. За тэгэнгүүт 기가 어렵다 дээр ямар дүрмийг ихэвчлэн хамт авдаг вэ гэхлээр 읽어 갔다 авдаг. 읽어 갔다. Тэгэхээр 오늘은 학교에 가기 어려울 것 같습니다. гэх юм бол өнөөдөр боломжгүй ах нэ гэж хэлдэг юм тийм ээ. Чадахгүй юм шиг байна гэж хэлэхдээ ингэж ашигладаг гэсэн үг ээ. Тэгэхээр нөгөө нэг
визээ сунгах гээд одоо жишээлбэл тийм ээ зөвхөн өдөөс өмнө чөлөө авсан байлаа гэж бодъё л та тийм. Тэгэнгүүтээ өдөржингөө юм болоход арай амжихгүй юм шиг санагдах юм бол тийм ээ өнөр нь хаггаа өөрийгөө бассанда гэж хэлж болох юм шүү дээ тийм ээ. Энэ үед кига 어렵다를 ашигладаг шүү. За тэгэхээр манайхан 51, 52 дээрээ ямар хариу бичснээ багштайгаа хуваалцаарай. Дараагийн сонирхолтой хичээлээр уулзцгаая. 안녕.